Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг зүйлсийн тухай бөгөөд таны амралт чөлөөт цагт зориулсан юм. Бидний үзэх дуртай сэрэлт кинон дээр цог тайрхны савдгэрээ даваад явчихлаа л гинүз гэж хэлээд тажигнтал инээлдэдгийг санаж байгаа үсттэй. Энэ бол шашингүй үзлэр хүмүүжсэн социализм он жилүүдэд хийсэн кино. Харин савдаг гэж чухам юу хэлээд байна байдаг эсэх тухай бид өвөр зураа маргалцаар ирсэн юм. Тэгвэл энэ асуултанд хариулахын тулд нэгэн өвгөн тохиолдсон явдлуудаас товчхон өгүүлье. Эцгийн манах Ланаажав гэж насаараа малмалсан өвгөн одоо ч төрсөн нутаг болох Ховд аймгийн Мянгад суманда энх тун хаж төрж байна. Тус сумын цагаан буланбагийн нутагт халзан бүргэдтэй гэдэг үзэгслэн цайхан уул бий. Аргал янгэр ирвэс дүүлэн чухмал баялаг бүхэн сүлэлдэн орших энэ үзэгслэн туулнаас нутгийн хүмүүс огтны хамраас ч цус гаргадаггүй уламжлалтай. Ямар сайн даал миний өвөө амьд сэрүүн үедээ 1970-ад оны үед Цүлтэн Бандхай хэмээн алдаршсан өвгөн лам байлаа. Авгах Ланаажавта халзан бүргэдтэйд буу дуургаж болохгүй, савдаг нь хэлгэнвэл хэцүү шүү гэж аминчлан загтаг байж. Яагаад гэвэл авгах маань энэ уулын өрдөх налгар хэмээх нэртэй газар өвлждөг байснаас тэр юм. Нэгэн удаа гэрээс нь холгүйхэн малын сэгэн дээр үнийг эргэлдээд байхаар нь очиод буудаж өрхөж. Маргаашнаас нэглээд мал нөхөж гэлсэн бөгөөд өвөө ном уншиж байж халзан бүргэдтэйд тахил өргөснөр мал хорогдхон зогссон гэдэг юм. Түүнээс хойш Ланаажав авга маань ил хайрхнаа шүтэн тахиж явуулсан гинэ. Тэгснээрээ ч мал ахуйгаа энх тун хөсгсөөр тухайн үедээ алдар хүндээ өргөл гарсан юм. Өвөл авга маань халзан бүргэдтэй ууланд явж байгаад нэг сонин амтантай хэдэнтэй тараалдаж. Юм үдсэн хүн гэхэд тэр амтанд яг таг оноос нь нэр өгч гэж чадсангүй. Бугтай төстэй хэрнээ эвэргүй жижигхэн толгойтой тарган том биетэй цавцгаан зүстэй тэр амтантай 3 удаа таралдсан бөгөөд үүнийхээ дараагаар ёс юм шиг нэгэн шагнал хүртдэг байсан юм гинэ. Энэ тухайга өвөө тэлхэд чи ховтой хүн юм аа. Энэ бол халзан бүргэд тэн савдаг юм гинлээ. Би л олж харж чадаагүй юм да. Ингэж хэлдэг байсан гинлээ. Мэдээж хэрэг хатуу хөдөө юу байсан учраас хүн амтанд хэлсэнгүй. Харин 1990-ад оны ихэр хүргэн нохоож юм маань явж байгаад мөнөөхөн савдагтай тараалдаж. Тэр тухайга хахад маань хэлэхэд за яамаа та. Би хүн өнөмшгүй ах гээд одоо хүртэл дуураагүй юм гэж. Өнөөдөр Оросын геологчид халзан бүргэдтэй уулыг зэс, фосфор, вольфрамын асар их нөөцтэй хэмээн тогтоогод байгаа. Хэрв зээ ухаж төнхвөл савдаг нь хэлгэнэх байх та гэж бодохоос өөрийн ирэхгүй айдас төрдөг юм хэмээн Ховд аймгийн Мянгад сумын харьяат цагаан гой нэгэнтээ сэтгүүлчид хөөрнөснө нь энэжээ. Шавартын гарамны хөл болон хүүхэрт нуур гэж эхүүн өнөртэй нуур 10-аадахан жилийн өмнө 3 булаг сумын нутагт байж. Төвний ойролцоо хадад ухаагийн ингэрт бараанд хаваржаанд хүүхэн жүгдэр гэж ганц бие хүүхэн байх. Хамуугаас салдаггүй заваан дуу тэр хүүхнийг хөхөрт нуурын усаар бие арчин хамуунасаа салсан юм гинлээ гэж ярилцдаг байж. Нэг өдөр адуучин гочоо өглөөрт жүгдэр хүүхний гэрлүүд урандсанд өргөх нь бүтээлгээстэй байлаа. Дөхөж очоод өрхийг нь татвал хөөрхий жүгдэр бөөн хөө дурдаг болчихсон орон дээрээ үгсэн байлаа. Бодвол ганц бие тэр амтан амин тэмцэж гал голомттой ноцолдсон бололтой юм. Адуучин гочоо энэ явдлыг сумынхаа засаг даргын газарт мэдэгдэж захиргааны галч манаач хэдэн хүн ганц бие жүгдрийг өөрөө буулгагч Самосвол хэмээх машинд чин хөхөрт нуурын ойролцоох бурхны яманд ил оршуулжээ. Эд огшил болох өвгөр гэрээг нь бензин цацаад шатааж. Ингэж л хорвогоос нэгэн аль данс дуулсан юм гэдэг юм. Гэтэл хүүхэн жүгдрийн сүнс нь хойд төрлөө олохгүй өөрийгөө болон нутаг орныхоо хүмүүсийг жинхэнэ зовоож л дээ. Нэг удаа хонь хужирлахаар хүүхэрд нууранд ирсэн 2 банд жүгдрийг шав шалдан хүүхэрд нуурын усанд орчихсон ганди мод гэдэг дуу дуулаад явжсэн. Бид хоёроос ерөөсөө ичихгүй шалдан эмэгтэй хүн үзлээ гэж их хорхон ярьжээ. Нүгэлгэм худлаа яриад ингэж хүүхдүүдийн ихэн тэднийг тас цагнаад тоосонгүй. Хэдэн өдрийн дараа хүүхдүүдийн эцэг болох болд их нэртэй. Би хажи юм үзлээ.
Нөгөө зүгдэр чин сайрын яманд шав шалдан цэцэг түгээд явж байх юм. Би ихлээд анзаарсангүй морь өргээд хамран тажиг нь хаарал мэдлээ гэж гинэ. Эхнэр нь эргэлзэж эхэллээ. Тэр тэгээд манай үгээр яагаад эргэлдээд байгаа юм бол? Би нэг имэйлийн модны өртөө байсан юм. Түүнд л орогдоод байх шиг байна гэж нөхөр нь өчжээ. Бурхан минь, түүнийг нь хурдан үг хэд хар толгойд гайн ирнэ гэж эхнэр нь цовхчив. Удалгүй болд хүүхэн зүгдрээс авсан имэйлийн модыг түүний нутаглуулсан газараа очиж залсан байна. Имэйлийн модоо болд хаяа дурандхад байж л байдаг байв. Нэг өдөрш болд адууга залж явахдаа нөгөө имэйлийн модоо дурандсанд хүүхэн зүгдэр дээр нь сандалчихсан Жонон хонгор гэдэг дуудуулаад цогоод байхыг үзжээ. Үүнийг эхнэртэй хэлсэнгүй. Зөвхөн энэ имэйлийн модыг энэ нутаг уснаас холдохвол хүүхэн зүгдэрээс салах юм байна гэж сэтгэв. Хүссэн хүзүүгээр гихчээр нэг өдөр баахан товрын хонтуусан нэгэн компани товарчид болдын хотелийг бараадан ирж хоноглжээ. Болд эхнэртэй би очиж товарчидтай уулзаж хууц сорглоё. Овсын баяд хоньны хоцолж бол эргэжэл сайхан ургатай болно. Аян замын улс алж яваа үз цай уулгая гэсээр гарч одлоо. Одоо төмсгтэй хуц тууж явдаг ямар тэнэг хүн байдгийм бэ? Ингэж нөхрийнхөө маанаг молгууг эхнэр нь гайхсаар гэртээ үлдэж. Удсанжгүй нөхөр нь 3 хүн дагуулсаар 2 хураг өртөлсөөр 3 хон туусаар их л баяртай ирлээ. Болдын ирснээр бол 2 хон замдаа хургалж 2 эр хураг гаргасныг нь бэлгэлсэн гинэ. Нөгөө 3 бүдүүн хон нь сайхан танилцсны бэлэг дэмбэрэл болгож өгсөн ажээ. Энэ авсынхан чин зам таралцсан айлдаа хон тараагаад явдаг тийм баян хүмүүс үү? Генет олдсон олз гэдсэн зөвтэй гэдэг юм. Хэдэн төгрөгөөгөө сал гэж эхнэр нь хэлсэнд болдоо. Эр улсуудын явдал чамд паддаггүй гэд өнгөрч. 2 хоногийн дараа болдын эзгүйд овсын нэгэн доворчин эмэйлийн мод барьсаар тэдний давхин ирж мөрнөөсч буулгүй. Шалдуу хүн шин манай майханд орж ирээд эмэйлийн мод гэж биднийг загнаад олдгоо. Энэ бог узар шингэсэн мод ав ингээд шидчихэд 3 хонороо цадаараа ингээд давхиад явчихаж. Ийм нүдний булаа байх гэж эхнэр нь цовхчиж байтал оройхон болд согтуу ирлээ. Эхнэр нь түүнийг гэртээ чуруулалгүй уяан дээр очиж нөгөө эмэйлийн модоор нөхрөө баахан нүдэд. Харуу бүрүү болохоос өмнө над үхрийн бузар шингэсэн эмэйлийн мод манай гэр орноос зайлвал гэд хөөжилдэ. Эмэйлийг ганцгалаад явсан болд тэр өдрөө ирж хонсонгүй, маргааш үд хүртэл ирсэнгүй. Эхнэр нь айж эхэлвэ. Гэтэл том хүн аав эмэр хэсэг мордтой зүг эмэрэлтэйг хүхэртийн нуурын дээр байна гин. Содов сая зам таралтад хэллээ гэж гинэ. Хэрэг буруугаар иргсэн болохыг эхнэр нь мэдсэн ч нөхөр эмэйлийн модоор жанжсныг таснова. Одолгүй багийн засаг даргадаг гэж ирэв. Хүхэртийн нуурын хойд ингэрт баахан тас эргэлдээд байх юм. Танаа мал бүрэн биз, чон нохоод юм алдаагүй биз, мал сүрэгчин бүрэн үү гэж. Болсон бүх явдлыг эхнэр нь засаг даргадаа уйлан хайлан ярва. Тэд машинтай нөгөө газар ирэхэд болдын 2 нүдийг хэр явхад азар цогцос үтэн байж. Тэд болдын цогцыг гэртээ авчирч нэг хонуулаад оршуулв. Нөгөө тавьсан имэйлийн модыг шатааж. Түүнээс хойш хүүхэрт нуурын хүүхэн зүгдэр үзэгдэхэ болсон гэдэг юм. Болдын 40 соногийг хураахтаа учир шалтгааныг ламаас асуусанд та нөхрөө имэйлийн модоор юу гэж нүдсэн юм бэ? Гэхэд эхнэр нь газар ширтэж дуугүй гүлээсээр юу ч дуураагүй гэх. Ийхүү хүүхэрт нуурын хүүхэн зүгдэр нэгэн айлын өрхийн тэргүүний толгойг залгаад танилсан л гэдэг юм. Уулын өвгөн гэж олноо алдаршсан даваажи хэмээх анчныг хөвсгөлийнхэн баг мэддэг юм билээ. 44 хар тэнгэр шүтдэг энэ хүн настай хүнд баймгүй авиртай хатуу ширүү нэгэн ажээ. Хэвтэгийн жалга гэдэг газараас нэг чон босход буудаж. Гэтэл нөгөө чон хэд хараагаад хунгар цасан дунжээ. Очтол чон эргүүлж тойруулж үзээд сум хаагур яаж туулсныг нэрээд олсонгүй. Гэхдээ хаширанчин хөндөй цээжээр сум гараад уушиг хаваад орсныг мэдэж. Ийм чон үххэн бүхэл эргэж ноцдгийг мэдэх тул даваажигвай ганцгасраа гарган мөнөх чоноо хончлон хүлжээ. Одолгүй чонч бүрэн сэргээд архирч давжлаад сүйд болвоо. 3 хүзүүгээр хийсэн эр харасур чоныг байтугай насгүйдсэн бүдүүн газрын хөдөлгөхгүй лут бүх эдэлдэ. Чонын тарчлах аягилхыг даваажи анчин бахтая тавлан харж тамхинэр нь таашаал авч.
Тэгээд ангийн хурц хутгаа гарган чоноо амьдаар нь тулмалж өвчөөд арьсыг нь авч шар махтай нь үлдээгээд хүлээсийг нь тайлсан байна. Зовлонд чоног хэдэн өдөр амьдараа элэ хэрэний хоолуулаад 7 хоног дээрээ үхжээ. Таныг анчин даваачи энэ тухайн нутгийнхаа хэдэн өгчүүлд баяр хөөр болгон ирж тэдний яриаг сонсож байсан саахалтын айлын эзэгтэй хорлоо жигвас ижиглэн 7 уулын цагуур 70 дормор минь манай гэрт ийм муухай битгий яриад бай. Ингээд шанахтай халуун хар цагаар 70 мөрлөн цацаад хөөгд гаргачихж халуун цайн түлэгдсэн даваажи гэртээ хараад баавган тос дүргсэн ч өөдтэй нэмэр болсонгүй. Эхэл удаж идэгсэн юм байх. Ингээд л хойтон нь яг чон тамалсны 1 жилийн өн өдөр нь даваажи анчны гэрэн шатаж гэрийн эзэн 30% түлэгдэлтэй мөрөн хотын нэгдсэн эмнэлгийн түлэгхийн тасаг бараадаж бууны гохтардаг долоовор хурууга тайруулж морин дөрүүлдэг зүүн хөлөө өвдгөр овоо хараа өнөлдөг баруун нүдэн сохорч лам хар бөө удганаар явж арга чаргаан барж амнасаа баахан гуйсанд тэ тэнгэрээс язгууртны амтныг тамалсан байна да гэж далай ээж удган айлдаж ерөөсө тавьтэргүй даваачи энэ мөзөнсөн удган худлаа ярив гэд хүүгийнхээ машины хаалгыг пин хийтэл хаагаад дарахтын цагаан бөө гэдэг дүүрэн жиргал гэгчтэр иржээ. Цагаан бөө төлөө баахан харснаа. Мэдэхгүй юм байна гэд өөр юм хэлсэнгүйд чи мөргөл барьцанда цадаад үнэрхэж байна гэсэнд хэд хоногийн дараа чонын үхлэр үхэж элэ хэрэний хоол уулах юм байна гэлээ. Миний хийсэн үйлийг хүнээ сонсчоо донгосч байгаа юм. Улаанбаатар хот орж имжлүүлэнгүүд гандангийн жожоонцдаар аргалуулна гэсэр нийслэлд иржээ. Урдын танил унзад түүнийг баахан яоц муутай харснаа. Даваажи минь дээ чи их муухай юм хийж хурдан нутаг буц. Улаанбаатар чинь хүнийг нутаглуулахдаа чандралдаг болсон. Энд галд хуйхлагдсан дорвол нутагтаа очиж элэ хэрэг хоололвол хойт насандаа сайн төрлийг олно химээж. Сарын дараа даваажи анчин нутгийнхаа наран эвэрингэрт ясаа амраажээ. Нүгэл нүдэрэ гэдэг энэлвэх гэж хөвсгөлчүүд ханцүү дотроо залбирэн шивнэлцээр байгаа гэдэг юм. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас